Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр Монгол улсын маш чухал салбарын нэг болох боловсролын салбарын сайдынхаа нэг өдрийн ажилтай танилцъя гэдэг зорилго тавиад бид боловсрол шинжилгээ ухааны сайдын өрөөний үүдэн зогсож байна. Биднийг бол доороос бол нэвтрүүлээд оруулсан сайд ямар ч хэсэн ажил дээр байгаа юм байна. Одоо өглөөний 8 цаг болж байна. Хамтдаа ороод санал тавиад үзье. За сайн байна. Сайн байна та. За. Тавтай юу? Тавтай байна. Бид TM Televизийн танил хүнгээд нэвтрүүлгээс явж байгаа. Энэ удаад таныг сонгоод ирлээ. Бид таны ажилд саад болохгүйгээр нэг өдрийг тань сурвалжлах юм боломж байна уу? За. Байлгүй яах. Өнөөдөр бол шинэ 7 хоногийн эхний нэгд өдөр байгаа те. Таны одоо ямар ажилтай бай та? Яг өнөөдрийн хувьд бол бас нэлээд ачаалттай өдөр байна. Яг тэгэхээр бид 10 цагаас энэ уран бүтээлчид маань дэлхийн зах зээл дээр гарах шаардлагууд байгаа юм. Энийгээ бид олон улсад гаргахад манай жүжигчид, уран бүтээлчдийн хэлний чадвар өндөр байх хэрэгтэй. Тийм учраас бол бид нар энэ соёлын бүтээл үйлдвэрлэлийнхаа хүрээнд англи хэлтэй жүжигчдийг бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэрний нээлтэн жишээ нь 10 цагаас байна. Яаман дээр үү те? Тий, яаман дээр явагдах юм байна. Сургуулиудад тэтгэлэг олгож байгаа. 4-өөс 6 сая төгрөгийн тэтгэлэг. Сургууль нь өөр 10 жилийн сургуулиуд. Сургуулиуд нь өөрснөө яг юу хийх вэ гэдэг саналаа боловсруулад уралдаад тэгээд эхний 200 сургууль шалгарсан. Тэр 200 сургуулийнхаа тэрбум орчим төгрөгийн тэтгэлгийг бас гардуулж өгнө. Тэтгэлэг гардуулж байгаатай холбоотойгоор боловсролын шинжилгээний үйл явцад бас дүгнэлт хийж энэ жилийнхаа ажлын төлөвлөгөөг наривчлах зорилготой бүх аймагуудын боловсролын газрын дарга нар зөвлөрсөн байгаа. 2 цагаас шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр энэ хүмүүстэйгээ уулзаж ярилцах юм байна. Ингээд 4 цагаас засгийн газрын хуралтай. Ингээд ажил өрнөдөө тэгээд засгийн газрын хурлын дараа бол ирээд бас яам дээр бид нар ажилладаг. Ер нь бол манай хүмүүс бол ер нь орой 10-11 хүртэл бол байнга ажиллаж байна. Ер нь энэ гишүүн сайдын ажлыг давхар хийгээд явахад нэлээд ачаалттай. Ачаалттай. Засгийн газрын гишүүн гэдэг нь ардаа бол маш том багтаа ажиллаж байгаа гэдгийг нөгөө бусдуул нь бас ойлгомоор юм билээ. Цаана бол мэрэгжлийн хүмүүс ажиллаж байдаг. Жишээлбэл боловсролын шинжилгээг хийхэд бараг 300 орчим эрдэмтэд Монгол эрдэмтэн ажиллаж штэ. Тэгээд 200 орчим сургагч багш ажиллаж байна тийм ээ. Ингээд 500 хүний хөдөлмөрийг дээр нь яамны 20 орчим бодлогын мэрэгжилтэнгүүд ажиллаж байна. Дээр нь боловсролын хүрээлэн үнэлгээний төв гэдэг ингээд мэрэгжлийн байгууллагууд ажиллаад тэгээ юм хайрцаглаад сайд дээрээс концепц гарсан концепцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарлаа. Төлөвлөгөөний дагуу ажил болголоо. Болцсон ажлыг буцаад хилцүүлэхэд орсон үед ингээд өөр хөндлөнгөөс тэрийг зас залруулна гэдэг бол төвөгтэй л. Ер нь бол тэр чинь нэг бүр хэлбэл одоо бүтэн ном зохиолыг ингээд гаргацсны дараа тэрийг засварт оруулаад за тэр бол нэг удаа хэвлэгдэх юм байж болох. Гэтэл яг хэрэгжүүлэхдээ дахиад нөгөө хийсэн хүмүүс нь хэрэгжүүлэх учраас айхтар тийм засвар оруулаад байж болдгоо зүйл байд юм байна. Ер нь цаана нь бол их том баг ажиллаж идэг гэдгийг л бүгдээрээ ойлгох хэрэгтэй байна л да. Хүн бодох нэг хэрэг, тэрийг ажил болгох чинь бас нэг арай өөр байд юм. Энийг яаж ажил хэрэг болгох вэ? Багш нар маань юу вүлээ? Хүүхдүүд маань юу вүлээ? Сургуулийн орчин юу вүлээ? Амьдрал ахгүй юу вэ? Мөнгө санхүү юу вэ? Хамгийн хүнд асуудал нь тэр. Ямар мөнгөнд бид нар юмаа хийх үгээд ингээд ерөнхий бүтэн төлөвлөгөө ингэж гардаг. Тэгээд энэ төлөвлөгөө гаргачаад тэрийгээ бас хөл зүй яамнаас санал асуудаг. Үйл эрхцэн орчин юу вэ? Эндээ таарч ийн үгүй юу? Хэрэглэх газраас асуудаг. Орон нутгийн хүчин чадал юу вэ? Энэ болж ийн үгүй юу? Тийм ээ.
Тэгээд сангийн яамнасаа асуудаг. Одоо жишээ нь бид сая одоо хууль өргөн барьсан. Тэгэхэд бол сангийн яам багангийн туслах багшийг бол зөвшөөрөхгүй бай. Энэ бол төслийн хувьд бол ямар ч боломж алгаа. Хэрэгцээ бол байгаад байдаг. Хэрэгцээ байна. Тэгтээ мөнгө байхгүй. Тэгэхээр бол тэр ингэж бүтэн талтлын одоо өгөгдлийг хараад дүгнэлт гарцсан имийг дахиад хөндлөнгөөс нь задлана гэдэг бол их төвөгтэй. Тэгээд энийг ойлгоод эхлэхээр бусад яамдуудын ажил руу хошигдох юм багасах юм л та. Тэгэхээр бол за энэ их хурлынхаа гишүүний хувьд одоо янз бүрийн юм руу орохгүй байна гэдэг ийм зүйлтэй тулгардаг. Гэхдээ бол бид нар 4 дахь 5 дахь өдрөө бол яг чуулганыхаа хуралдаан суугаад ингээд ажиллаж байна л. Тэгэхээр энэ парламент засгийн газрын холбоос ямар байх вэ? Яаж парламентынхаа дэмжлэг авах вэ гэдэг. Энэ холбоосыг зөв хийчих юм бол засгийн газрын гишүүнд ангаараа ажиллах нь бол хамаагүй үр бүтээлтэй. Одоо ер нь дэмжлэг хэрэг байна. Та бүхнийг дэмжиж байна уу? Парламентаас бол 100% дэмжлэгтэй гэж болно. Тий. Сая одоо бид хамгийн сүүлд боловсролын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн 7 хоног парламентаар оруулсан. Тэгэхээр тэр хуулийг бол эсэргүүцэж үг хэлэх гишүүн байхгүй гэж байгаа. Тэр нь бол үндсэндээ энэ бодлого бол зөв байна. Энийг одоо дэмжээ явъя гэдэг ийм. Тэр сөрөг хүчинж байсан энэ зөв бодлогыг бол дэмжээ явъя гэдэг ийм дүр зургийн ийм хандлага бол байна. Ойлгуулах ажлыг сайн хийсэн байна тий. Ер нь 15 бид бол бодлогоо ойлгуулахыг хичээдэг штэ. Би бол жишээ нь өнгөрсөн хугацаанд бол бүх аймагуудаар явж ажилласан. Бараг 30 мянган километр зам туулсан байдаг л да. Манай багш нар бол бас л адилхан 17,38 мянган километр. Одоо энэ яг энэ цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн баг гэхэд 38 км зам туулж ажилласан байна шүү дээ. Тэгэхээр яг энэ шиг бид нар ингээд аймаг болгонд очиод тэг очихдоо чадвал нөгөө их хурлын гишүүний биетлүүд засаг дарга хурлын даргыг оролцуулаад бүх багш нартайгаа уулзалт хийдэг, ард түмэнтэйгээ уулзалт хийдэг. Энэ биеэрээ боловсролынхаа бодлогыг ярьдаг, хэрэгжилтийг нь ярьдаг, ямар учир шалтгаантай вэ гэдгээ ярьдаг. Тэгээд ингээд жил болгоно энэ цөөхөн хөв хэвлдэг юм аа. Энэ тайлангийн номоо гаргадаг тийм ээ. Тэгээд тайлангийн номоор бид ямар бодлого дэвшүүлв, тэр нь яаж өөрчлөгдөв, тэр нь яаж одоо ажил хэрэг болов гэдэг ингээд маш тодорхой тусгадгийн. Уг нь бол ном уншдаг хүн бол нэг 10 минут зарцуулахад бол үндсэндээ за энэ айл бол нэг ийм ажил хийсэн юм байна. Тэгээд ийм төвшөнд хүрсэн юм байна. Зорилгоо бол зарим нь биелүүлсэн юм байна, зарим нь бол амжаагүй юм байна гэдэг ч юм уу тийм ингээд өгнч. Ном уншдаг хүмүүс төхөөр ерөөсөө ингээд онгойлгож харахгүй. Тэгтэл бид ингээд өгöd байгаа учраас эрх биш нөгөө ойлгуулад. Бүр хөндлөнгийн судалгаагаар манай энэ хийсэн шинжилгээний үр дүнг бол хүүхдийн оролцоо 80% болсон байна гэж дүгнсэн байна шүү дээ. Тэгэхээр урд нь бид бол нэг 10% байлаа. Тэр нь нэг 20% боллоо. Багш нарын оролцоо, эцгийн оролцоо 70% байна энэ төр гэдэг ингээ харахад бол үндсэндээ бид нар бол зорилгоо биелүүлсэн юм байна. Бид хүүхдээрээ хийлгэхийг зорьсон. Хүүхдүүд хийх хэрэгтэй, хийж ажил юм сурна тийм ээ. За энэ биелсэн юм байна. Багш зүтгэх хэрэгтэй. Багшийн ачаал бол эрс нэмэгдсэн гэж гарсан байна л. Тэгээ багшийн ачаал нэмэгдэж байгаа бол сайн хэрэг шүү дээ. Ер нь бол багш бүрэн өөрийгөө дайчлах хэрэгтэй бидний зорилт бол. Эерэг өөрчлөлт гарсан гэдэг нь 68.3%. 68% ингээд эерэг өөрчлөлт гарч ийна гэдэг бол энэ үндсэндээ бид нар зорилгоо биелүүлсэн гэсэн үг байхгүй. Ер нь бол 2 хүн тутмын нэгийг бид нар татан оролцуулах бол дээдлийн зорилго шүү дээ. Тэрийгээ даваа гараа. 3 хүн тутмын 2 нь оролцдог. Эцгийнхээ оролцоо нэмэгдэж байна 64.3%. Ямар ч байсан бол бид нар энэ хөндлөнгийн судалгааг хараад бол бид нар зорилготой хүрч байгаа юм байна. Дахиад нэг жил зүтгэхэд бол ард нь гарчих юм байна гэдэг ийм бүх хүүхдийг хамруулчих юм байна гэж тийм. Ер нь 15 оны та ажлаа дүгнүүл мэдээж маш олон юм байгаа х тийм. Гол товчхон болоод гол юм. Сууч. Тэгэхээр 15 оны ажил дүгнэхэд бол мэдээж маш их юм байгаа. Тэрэн дотроос зүгээр товчлоод хэлэх юм бол бид нар 2015 онд багтаагаад сургуулийн өмнөх боловсролын сургалтын одоо хөтөлбөрийг шинжилсэн. Цөм хөтөлбөр гэдэг нь цөм хөтөлбөр гэж одоо нэрлэгдэж байгаа шинэ хөтөлбөрийг одоо оруулсан. Энэ нь бол одоо хүүхдийг үеийн аргаар сургадаг сургалтын хөтөлбөрлөө бүрэн шилжлээ. Нэггээр хэлбэл хүүхдийн 100% цагийг хөгжлийн цаг болгож байгаа. Нэггээр хэлбэл хүүхэд бол хөгжих нь
нэгдүгээр асуудал. Хоёр дахь нь бол сурах. Хөгжингөө сурах. Суралцах, хөгжих хоёрыг хоёр салгадаг байсан бол одоо хөгжил бол суралцахгүй суурин юм байна. Тэгэхээр хөгжлийн цагаараа сургая гэдэг ийм концепцийн шинэ алхам хийгээд одоо бүрэн өөрчлөгдөж байна л да. Ингээд өөрчлөлтийн дараа бол хүүхдүүд үнэхээр хариуцлагатай болж байна, оролцоотой болж байна, идэвхтэй болж байна, чармаалттай болж байна, хичээнгүй болж байна, хамтаж болж байна, маш сонирхолтой байна. Жишээлбэл одоо энэ нөгөө малчтын хүүхдүүдийн боловсролын асуудал бол хоцрогдож байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас бол энэ бол одоо нөгөө юу малчин гэртээ байгаа хүүхд яаж математик сурах вэ гэдэг. Тэгээ математикийг тэгээд ингээд энэ бол биднээс сая 3000 орчим хүүхдэд олгосон. Тэгээ сургалтыг нь явуулсан бүр. Тэр нөгөө суман дээр нь боловсролын одоо холбоо гэхэд хаашаа юм, удирдлага гэхэд хаашаа юм. Тийм сайн дурын зөвлөл байгуулад тэр зөвлөл нь бол хэний хүүхэд сургуулиас хоцорч, тэр хүүхдэд яаж одоо сургалт зохион байгуулах вэ? Одоо жишээлбэл энэ та өөрөө багш гэдэг ингээд ийм зөвлөг одоо тэр хүүхдэд өгсөн байх шүү дээ. Энд дээр одоо эцэг эхчүүдээ өнөөдөр 21 дахь өдрийн хичээлийг хүүтэйгээ охинтойгоо хамтдаа хийж эхэлцгээе. Энэ одоо явж байгаа 21 дахь өдрийн хичээл юм. Сэнсээр тоглоё. Хичээлд бэлтгэх зүйлс. 14-ийг харьцах нь 14 см-ийн хэмжээтэй дөрвөлжин өнгийн цас, цавуу, өнгийн харандаа, зургийн дэвтэр. Сэнс дуут тоглоомын үг. Дасгал 1. Та зураг дээрх аргачлалын дагуу 14-ийг харьцах нь 14 см-ийн хэмжээтэй дөрвөлжин өнгийн цаасаар хүүхдээр сэнс хэлгээрэй. Цаасаар хүүхдээрээ сэнс хэлгээрэй. Эргүүлэн тоглуулаарай. Энэ бол математикийн хичээл. Энэ монгол хэлний хичээл. Энэ монгол хэл. Одоо ингэж өгч ийм юм та. Дээр нь энэ зааж. Одоо жишээлбэл энэ яг ингэж номын өргөө болгоод ингэж олгож байгаа. Одоо яг ийм савтагаа очиж байна л. Арханга, Үүрханга юу Дорнос Сүхбаатар аймагуд. Гэхдээ яг эхний ээлжийн нөгөө 4 аймагт хэрэгжүүлээд одоо бид 16 онд бусад аймагуудад яаж хэрэгжүүлэх вэ гэдэг ингэж яахгүй номын өргөө гэдэг ийм номнууд ийм суралцдаг. Одоо нөгөө үеийн аргаар суралцдаг. Эвлүүлэхдээ нөгөө бидний хүсэлтэд тоо уулдаг, уншдаг гэдэг. Номнууд нь ийм номнууд. Цуутын цагаагчгүй. Одоо энийг бол одоо монгол хүүхэд болгоом уншдаг ном шүү дээ, тийм ээ. Манжингийн үлгэр. Тий. Яагаад гихмичл. Ингээл нөгөө зайны сургалтыг бид нэр зохион байгуулах номын өрг. Одоо энэ дотор нь саяны энэ математик монгол хэлний хичээл нь яваад орчиж байгаа. Ингээд болгодог. Таны өрөөнд ороод ирснийх өрөөтэй танилцаж болох уу? Өрөөд байгаа ингээл. Энэ бух байгаа. Энэ манай монгол бүтээлчин хийсэн бух байдаг. Тэгээд энэ бол одоо бух бас нөгөө хүчний бэлэг тэмдэг гэдэг. Би одоо байгаа газар болгоно авч явдаг. Тий. Энд нэг онцгой юм байгаа. Дархан 144 гэдэг сорт. Зургийг авч болох нь үгүй. Тэгээд энэ дархан 144 гэдэг сортыг манай дархны урмал газар тариалангийн хүрээлэнгээс гаргасан сорт байдаг. Тэгээ өнгөрсөн жил их зуд бол гам боллоо доо тийм ээ. Гам болоход бол энэ сорт одоо бүрэн ургацаа авсан. За. Тэгэхээр шинжлэх ухаан одоо эдийн засагт ямар чухал вэ гэдэг нь бол яг энэ зөвхөн энэ сортоос бол харагддаг. Тэгээд энийг манай 144 сортыг анх гаргахад яаманда манай хүрээлэнгийнхэн олгосон байгаа. Энэ манайх одоо хөдөлмөрийн хичээлийнхээ багж хэрэгслийг шинжилж байгаа шүү дээ. Тэгээд Юнимат гэдэг томилох хөрөмж байна. Энэ хүүхдэд зориулсан. Тэгээ энэ 3 дугаар сургуулийн хүүхдийн хийсэн бүтээл байна. Тэгээ энэ хүүхэд болгоно ингэж бүтээл хийж сурах, юм хийж сурах гэдэг бол одоо хамгийн чухал. Тэгэхээр бид бол бүх ирээдүйн монгол хүний ажилсаг болгохын тулд заавал гараар нь оюулдаг, хатгуулдаг. Одоо энэ бол манай хүүхдүүдийн хийсэн бүтээл. Ингээд энэ 3 дугаар анги, 4 дугаар ангийн хүүхдүүд ингэж гараараа бүтээдэг.
эрэгтэйчүүд нь ингэж хийдэг. Гэхдээ эрэгтэйчүүд ч гэсэн одоо яг ингээд цаасан урлалд бол одоо бүгд ханцуу шамдсан байж байгаа. Жишээлбэл энэ бүтээлийг яг тэр Юнимат орчинд хийсэн бүтээл энд байна да. За. Энэ тий. Увс аймгийн Баруун Түрэн сумын сургууль. Хүүхдүүд хийсэн биз тий? Хүүхдүүдийн хийсэн. Ингээд хэмээнжин жинд явж байгаа. Нохоо энэ хүү энэ төр бол их хөөрхөн. Бүр урлагийн тийм цогц бүтээлийг гаргаж ирж байгаа жишээтэй тийм ээ. Хүүхдүүд хийсэн гэж мундаг хийсэн биз тий? Энэ бол ингээд ангаараа нийлээд бүтээлч хүүхдүүд хийдэг. Иймэрхүү бүтээл бол одоо хэдэн 10,000 гараа байна л та. Тэгэхээр бол тийм ажилсаг шинэ үеийг гаргаж ирэхэд одоо бид бүх хүчээ зориулж байгаа. Тантай ярьсан чинь нэг багштай ярьж байгаа юм шиг л. Тийм, ер нь бол боловсролын сайд болохдоо л тийм л зорилготой байсан. Тийм хүүхдүүдтэй л одоо ажиллах хэрэгтэй. Түүнээс энэ бол байшинтай ажилтдаг биш, савтай ажилтдаг биш. Ингээ бас хандаа үлгэж амжихгүй юм да. Энэ бас хүүхдүүдийн бүтээл байна. Ингэж хийдэг манай хүүхдүүд. Энэ нөгөө аймагуудаар явхад иймэрхүү зураг бол их авагдана. Энэ Хөвсгөл аймгийн Эрдмийн далай зогсолбор дээр очсон нэг сургууль шүү дээ. Тэгэхээр энэ сургуулаараа ингэж одоо бүжиглэж чадна, дуулж чадна, хөгжимдөж чадна, тоо бодож чадна. Одоо энд байгаа энэ дуу хөгжмийн маструуд бол бүгдээрээ л физик, математик олимпиадын одоо тэргүүн байр, дэд байр. Одоо энэ арын игнэнд байгаанууд нь өнгөрсөн жилийн төгсгөө ангийнхан. Энэ ангийнхан бол бараг 70-80% нь одоо ихтэй сургуульд ороод тэгээ энэ дотроос Японы бэлтгэл жишээ 3 орцсон явж байгаа жишээ. Тэгээ сургууль болгон дээр очдог. Одоо хуучин бол бид нарыг сургууль дээр яваад очиход нэг 10 хэд, 20 хэд, 30 хэдэн хүүхдийн тоглолт үзүүлдэг байлаа да. Одоо бол ингэж 500, 400, 300 гараа гарч ирж үзүүлбэр үзүүлж чаддаг. Нэгвэр хэлбэл авиас хөтөлбөрийн үр дүнд бол хүүхдүүд ингэж их итгэлтэй. Тэгээ Монгол хүүхэд нэг дэлхийн бусад хүүхдүүдээс ялгаатай энд Одонтуяа гишүүн байгаа да. Тийм байна энд. Тэгээ энд байгаа Одонтуяа гишүүн хамт явсан. Бусад дэлхийн хүүхдээс ялгаатай нэг нүдэн гялалцж идэг байхгүй. Нүдэнд нь оч байдаг. Тэр очийг л унтрааж болохгүй. Ерөөсөө 10 жилийн боловсролын гол зорилго бол энэ нүдний очийг арилгахгүйгээр хүн болгох нь л чухал. Тэгэхгүй ингээл хичээлээр дараал, айлгаал, муу дүнгээр айлгаал, шүүмжлээл, муулаад л тийм ээ. Тэгээд л энэ очийг арилгах юм бол үндсэндээ энэ хүүхдүүд чинь ирээдүйд ямар ч ихтгэлгүй болж байгаа юм л. Тийм учраас бол бид нар энэ хүүхэд болгоныхаа одоо очийг нь бадрааж явъя гэж ингэж зорж байгаа. За энд манай Чоо хамт маань энэ оюун ухааны бурхныг намайг сайд болоход манай яам дээр авчирж тавьсан байгаа. Тэгээд энэ Монгол хүүхдүүдийн оюун ухааныг одоо хөгжүүлэхийг даатгадаг ийм бурхан баг. За тэгээд нэг хамгаалттай, нэг бурхантай. Тийм л өрөө байна доо тэгээд. Тэгээд ингээд монгол бичгээр бичсэн тэнд нэг ардчил гэж байна. Энэ зөв монгол хүүхэд. Тэгээд ингээд монгол бичгээр бичсэн зүйл үлгдэг нь бол ийм монгол бичгийг монголчууд энэ босоо монгол бичгээ бас дээдэлж, хөндлөж, хайрлаж яваасаа гэж бэлэгдэж байгаа. Ер нь бол тийм нэг бэлэгдлийн л. Та өөрөө бол монгол бичгээр сайн уншиж бичих үү? Тийм сайн гэдэг тоонд бол орохгүй байна. Ямар ч байсан оролдоно. Энэ одоо миний хамгийн их бахархдаг зүйл. Энэ Нагаокагийн их сургууль гэдэг энэ Японд төгссөн. Би өөрөө. Тэгээ манай их сургууль төгсөхдөө би нэг 2 сонголтон дээр байсан. Нэг бол эрдмийн хүн болно, нэг бол улс төрч болно гэж. Төгсөж байгаа хүн чинь бас бодно доо тийм ээ. Тэгээ улс төрч болно гэд 99 онд Монголд ирсэн. Эрдмийн ажил орхиод. Тэгээд явж байгаа сайд болсны дараа 12 онд манай сургууль надад хүндэт доктор цолоо гэсэн. Тэгэхээр бас миний нөгөө нэг мөрөөдөл бас биелэлээ болцсон байх жишээ. Тийм байна. Тэгээ манай Сендай гэдэг сургууль байдаг. Коллеж. Бас мэдээллийн технологийн. Тэр коллеж надад хүндэт профессор цолоо болгосон. Тэгээ би нэг төгссөн сургуулийнхаа хүндэт доктор, нөгөө төгссөн сургуулийнхаа хүндэт профессор гэдэг ийм 2 цол аваад их бэлгшээж баярлж идэг. Тэгээд энэ бас харуулмаар санагдчихлаа. Энэ манай шинжлэх ухааны технологийн их сургууль. Би шинжлэх ухааны технологийн их сургууль сурж байгаад Япон явсан хүн байна.
За. Тий. Тэгээд шинжлэх ухааны технологийн их сургууль надад хүнд доктор солоо өгсөн. Энэ шинжлэх ухааны технологийн их сургуулиас хүнд доктор болсон монгол хүн бол 8 байдаг юм лээ. Цөөхөн байт. Тий, урд нь бол сайд их хурлын гишүүнд бол өгж үзээгүй гэсэн. Тий, тэгээд энэ эрдмийн зөвлөлөөр энэ бол энэ доктор өгнө гэдэг бол захирлын хийдэг ажил биш. Энэ бол нөгөө эрдмийн зөвлөлөөрөө хилцээд олгодог. Тэгээ Монгол улсын 3 ерөнхийлөгч улс төрчдөөс бие нэмэгдэж байгаа. Тэгэхээр бас бахархалтай. Сурсан сургууль, төгссөн сургуулийнхаа хүндэт доктор авсан нөгөө талдаа болвол энэ Монголын одоо толгой сургуулийн бас хүндэт доктор болсондоо би их баярлж байгаа. Тэгээд бас энийг хамгаалж хадгалж цаашаа явна гэдэг бол их чухал байна. Энэ дээр нэг сони би дурсгалд авсан. Энэ юу гэхээр манай өвөө эмээ хоёр энэ анх одоо тусгаар улсын тусгаар улс байна гэдэг санал асуулгад орсон юм л. Лувсанд орж гэж манай өвөө маань Монгол бичгтэй хүн байсан байна. Гарын үсгээс урсан байна. Эмээ маань бичиг үсэггүй хүн байж хурууны хийгээд арсан. Тэгэхээр бол зарим нь ингээ хурууныхаа хийгээд ардаг. Бичгтэй нь бол гарын үсгээс урд. Тэгээ гарын үсгээс урсан энэ бүснэгтэн дотор 1 2 3 4 5 хүн байна да. Тэгээ энэ өвөө маань ингэж гарын үсгээс урсан. Энийг надаа одоо тухайн үед манай өвөө бас нэг тайжийн урсаад гэдэг ингээ бичиг үсэг тайлагдаад явж исэн юм л. Тий. Тэгээ энийг бас би ингэж хадгалж ховор зүйл. Тэгээ энэ миний хамгийн хайртай зураг байгаа. Сургууль дээр очиход энэ Өвөрхангай аймгийн сургууль дээр очиход надад биелгэлсэн. Энэ Үерхлийн өнгө гэдэг Ваасан сүрэн гэдэг хүүхэд тийм зурж дурсгасан зураг байдаг. Энэ их хөөрхөн их гоё. Энэ хүмүүсийн нэг тийм халуун сэтгэлийг энэ хүүхэд одоо бүх чадлаараа илэрхийлсэн юм байна гэж ингэж би харж гэгээлэг тий хамгийн их гоё. Тэгээ Үерхлийн өнгө гэдэг энэ хамгийн гол нь монголчууд бид ингээд хамтдаа байгаад нийтээрээ байх юм бол бас сайхан явна гэж ингэж бодож байна. Тэгээ морь жаахан хайрладаг. Морь уйдаг илүү тааж. Тий. Тийм учраас ингээд нэг морь уйдаг илүү. Уйдна. Морь уйн юу гинэ. Уйн юу ах юм мэднэ. Тий, сонирхон. Тий. За сайн уу. За. 11-ний нээлт бол тий. 10 юм чин бэлэн болчихсон. 6 сая төгрөг нийт 1.2 тэрбум төгрөгийн 200 сургууль гэх юм байна тий. Бүх 200 сургуулийн захирлууд хүрэлцэн ирсэн байна. Захирлууд бас явж байгаа юм. Энэ захирлууд өнөөдөр ер нь бол энэ жилдээ 12 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөх юм байна шүү дээ тийм ээ 1085 төсөлд. Тэгэхээр бол төрийн өмчтэй сургуулиуд бол бүгд ороод нэг сургууль заримдаа 2 сургууль авах юм байна тий 2 3 удаа. Тий 2 удаа авах юм тийм ээ. Тэгээ энэ хөтөлбөрөөрөө бол одоо би очиж өрх юм үндсэн танилцуулгыг тий тийх юм байна. батламжаа авчаад нэг өдөр яаж энэ төслийг сайрагжуулах сургалтын давхар хийх. Зөв. За одоо 10 цагаас тий ган төмрийг ороод иргэж та. Тий. Дараагийнхаа дарагтай уулзах юм да. Тий одоо тэр хүнээс мэдээлэл аваад тэгээ хоёулаа тийшээ орё гэх үү. За суучиж яах вэ юма танил Өдөржин жил киноны салбарт ажилласан, Холливуудад ажилласан, амраа анх нэмзэр жүжигчдийн санд болгосон өмтээлчдийг англи хэлэнд хамруулах нь бол энэ тэргүүний шаардлага байна. Англи хэлний сургалтанд тий англи хэлний сургалтанд хамруулах нь энэ тэргүүний шаардлага байна гэсэн. Тэгээ энэний дагуу бид нар судалгаа хийхэд хүмүүсүүдийн сонирхол бол нэн өндөр байгаа.
Эдийн засгийн хүнд хөрөнгө мөнгө хомсгон байгаа энэ үед бас энэ боловсролын салбарт бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна л да. Энэ нь ялангуяа хүүхдүүдийн төлөө учраас. Тэгээ яг үр дүнг нь та юу гэж харж байгаа юм бэ? Үр дүн бол өнөөдрөөс илүү ажилласан хүмүүс Монголд бий болно. Өнөөдрөөс илүү сэтгэн бодох чадвартай хүмүүс бий болно. Өнөөдрөөс илүү шинийг санаачлагчид бий болно. Өнөөдрөөс илүү сайн эдийн засаг бий болно. Ер нь бол Монгол орн дэлхийд өрсөлддөг эдийн засагтай болохын тулд уул уурхаад юм уу хөдөө аж ахуй дээр дулдуудсан биш. Өөрийнхөө гараар бүтээл гаргасан, шинэ технологи гаргасан, шинэ патент авсан, шинэ нээлт хийсэн ийм одоо амьдрал бол биднийг зайлшгүй одоо шаардж байгаа. Ийм амьдрал руу бид шилжих хэрэгтэй. Шилжихийн тулд өнөөдөр яг ингэж бүтээлчээр сурдаг орчингийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Одоо ингээ хурдан араан залгахаар хурдтай яваад, ингээ дараа ингээ удаашрахаар удаа яваад, одоо энэ дээр одоо бид нар нейтрал гэдэг дээр тавьдсан шүү дээ, тийм. Тэгэхээр ингээ энэ дугуй зогссон байна да. Тэгээд ингээр ухрах араан дээр тавихаар ухраа явдаг, тийм. Тэгээд ингээ урагшлахаараа ингээ урагш байгаа. Ингээр хурдан явдаг шин. Энийг бол ингээ деталь болгоноор нь өгсөрч байгаа. Энэ болгоно одоо нэг тоглоомын нэг хэсэг шиг л өгсрөгдөж байгаа байхгүй. Тэгээд өгсрээд моторт нь залгаад тэгээ мотороо асаагаад унтраагаад ингээ. Энэ дотор бол зүгээр нэг ингээ гаднаас харахад нэг юм мотор юм шиг боловч энэ дотор энэ диаметр нь хэд байгаа. Радиус нь хэд байгаа. Энэ хэмжиж эхэлнэ. Радиус ийм байхаар энэ хооронд яаж энэ жижиг араанууд яаж том араагаа хөдлөгдөг юм тийм ээ. Энийг яаж удаан болгодог. Удаан болгохын тулд ямар ариадустайгаа очиж уулзах хэрэгтэй. Ямар уулзалтын дараа энэ хурдан нэмэгдэхүүч гэдэг юм. Ингээд энэ математик одоо хүчний бүх ойлголтуудыг жишээ шингээж чадчих байгаа. Зүгээр багш хэлж өгдөг, самбар дээр бичдэг, цаасан дээр боддог байсан энэ цаг үеийн хүмүүс яах вэ гэхээр бодтой ажил хийхдээ хойр хандаад байна. Тэгэхээр ямар хүмүүс бидэнд хэрэгтэй вэ гэхээр бодтой ажлыг хийж чаддаг, тэмүүлж чаддаг, зохиож чаддаг хүн Монголд хэрэгтэй байна. Тэрийгэ гаргахын тулд бүх сургалтанда ийм сэтгэдэг, боддог, угсардаг, тэгхтэй бодлогоо бодож яадаг давхар. Одоо ингээ математикийн ямар хуулиуд байдیں, ямар геометрийн ямар томьёонуудыг ашиглаж болох уу гэдэг ингээд одоо ингээд энэ хүндийн хүчний хуулиуд бол энд үйлчлэгдэн, таталцлын хууль үйлчлэн гэх мэт энэ хуулиудаа ингээд өөрснөө хийгээ явдаг. Бид бол байгалийн ухааны лабораторийг нийлүүлсэнтэй яг адилхан дараагийн энэ роботын одоо бүх сургууль маань 777 сургууль мэдээлэл зүйн танхимтай болсон. Хүүхдэр өөрөөр хийлгэхгүй бол сурсан номоо ашиглахгүй байна. Сурсан ном нь жинхэнэ эрдэм болохгүй байна. Чадвар болохгүй байна. Тэгэхээр их мэдгчнэр их болоод чаддаг хүн байхгүй болчихсон. Тэгээд чаддаг хүнгүй болохоор нийгэм урагшаага явуулдаг. Их мэдгчд их болохоор хэрүүл тэмцэл ихсдэг. Тэгэхээр нийгэм бужигнж эхэлнэ. Тэгээд телевизээр гарсан хэн боловч эдийн засаг яриад, хэн боловч түүх яриад, хэн боловч одоо соёл яриад, хэн боловч боловсрал ярьдаг. Хийдгүү.中途半端なものを作ると、国の予算に負担かけますからね。それでちょっと時間かかって申し訳ないですね。はい。Та чи японоор маш их сүрхий ярьд юм ба штэ, тий? Хэдийн хэлтэй вэ? Яг мэрсэр хэл гадрал. Япон хэлийг бол хүүхэд байхасаа сурсан. Хөрөнгө оруулалтын компани Тацуг ирсэн. Шигэрүү гэдэг хүн байгаа. Або Шигэрүү гэдэг энэ хоёр асуудал ярьж байгаа. Нэгдүгээрт бол шинжлэх ухааны хот байгуулах ажилд оролцох сонирхолтой байгаа. Тэрийгээ дахин илэрхийлж байна. Тэр нь бол эмийн Японы үйлдвэрүүд, Японы эмийн компаниуд бас гадагшаага гарч их ажилдаг. Тэгээ манай хэрвээ шинжлэх ухааны хот байгуулагдах юм бол тэнд өөрийн гэсэн судалгааны төвөө байгуулъя. Өөрийн гэсэн үйлдвэрээ байгуулъя гэсэн саналуд байгаа. Тэрний санхүүжилт нь бол $1 тэрбум бол одоо засгийн газар санхүүжүүлэхэд бэлэн байна гэдэг ийм мэдээг жишээнд дуулгаж байна. Тэгээ танай шинжлэх ухааны хот баригдах ажлын төлөвлөгөөтэй ярилцлаа танилцъя. Тэгээ бид бас саналаа бэлдээд ирлээ гэсэн ийм уулзалт болсон. Хоёр дахь нь бол би өнгөрсөн жил уулзахдаа энэ баг сургууль цэцэрлэг Монголд барихад бас тусламжийн мөнгө босгооч гэдэг ийм саналыг энэ компанид бас тавьсан байна. Тэгээ тэрний дагуу олон газар хандлаа. Тэгээ бололцооны мөнгө босох юм байна. Та одоо нөгөөдөр буцсан. Тэгээ буцахаас өмнө баг сургуулийн төсөв хаана барьж болох вэ гэсэн энэ хоёр зураг төсөв тэгээ байршилтаа
хэрэгцээ шаардлага гаргаад өгөөч гэж. За шүтээс рүү явах гэж байна те. Алхачгүй. Алхаа яв. Алхаа явц. Ойрхон юмц. Өнөөдөр бас сайхан өдөр шүү дээ. Орой хийдгээд орчих чинь. Оройд бол 11-ээс л хойш л очиж байна да. Өглөө бол янз бүр юм аа. Тэгээд тухайн өглөөнийхөө ажлаас шалтгаалаад 7 8 8:30 заримдаа 7-д заримдаа 6-д янз бүр л тогтсон. Орой нөгөө яаж унтахаас шалтгаалаад 11 хүртэл ажиллажгаар заримдаа бүр 2 3 хүргэж унтах юм. Тий. Нөгөө яг ажилласан хэмжээгээр дараа унтах хооронд ч нэг юм зай байд юм шүү дээ. Тэр зай нь ерөөсөө янз бүрээр хөдлөөд ахаар тэгээд нойроо бүрэн авч чадахгүй тийм бас. Та сайдын хажуугаар тойрогтой ажиллах боломж цаг байх уу? Өө тойргийнхоо асуудлуудыг бол шийдэж байна. Тий. Ялангуяа салбартаа тулгымцсан асуудлуудыг бол шийдэж байна. Эрүүл мэндийн салбарт тулгымцсан асуудлыг шийдэж байна. Зам талбайгаа янзалж байна. Одоо ингээл бидний алхаж байгаа чинь скватер дүүрэг штэ. Тэгэхээр яг дүүргийн амьдрал бол нүдэн дээр байна л да. Тэр хэмжээгээр бид нар асуудлуудаа цаг тугаад нь шийдэж чадчихна. Ялангуяа дүүргийн засаг дарга Бадар Сантаа бол маш ойрхон ажилладаг. Тэгээ Бадар Сан даргатай ер нь 7 хоногт нэг удаа уулздаг. Тэгээд ажлын танилцдаг. Одоо жишээ нь ингээл энэ түүцээ яаж янзлах юм, худалдааны төвөд яах юм, зам талбайгаа яах юм, гэрэлтүүлгээ яах юм гэдэг. Бид нар бол өнгөрсөн жил их том бүтээн байгуулалт хийлээ ш. Хоошоо явсан нөгөө цуслангийнхаа замыг бүтэн шинжилж чадсан. Богинохоо хугацаанд хийчлээ. Энэ бол бас л 20 жилд нэг удаа хийгдэх ажил. Төв цэвэрлэх төв одоо бохир дулааныхаа шугамыг солилоо ш. Замуудаа хэсгэжил хааж байгаа тийм ээ. Тэгээ энэ нэг талаасаа Улаанбаатарын том бүтээн байгуулалт, нөгөө талдаа яг манай дүүргийн асуудлыг шийдэж байгаа юм л да. Тий. Маш олон сургуулиуд байдаг. Энэ сургуулиас төгсөж байгаа оюутнууд, боловсруучнууд манай ажлын байраар хамаардаг. Муу энэ ярьдаг шүү дээ тий. Ер нь нэг бодит үнэн бол сургууль төгссөн бол ажлаа өөрөө олох чадaltaал төгсөх хэрэгтэй. Нөгөө талын үнэн бол сургуулиуд хүүхэд төгсөж байгаа юм бол төгсөж байгаа залууч нь ажлын байр өөрөө олох, өөрөө ажлын байр бий болгох тэр чадал чансаатай болгож л төгсөх хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр одоо бодиттой үнэн гэх юм уу да зарчим шүү дээ. Нөгөө талаасаа бол мэдээж ажилтаа болгохын төлөө сургууль ажиллах хэрэгтэй. Засгийн газар ч гэсэн төгсөж байгаа залуучууд ажилтаа байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ бол хөндлөнгийн нөгөө ажиллагаануудаас бас их юм шалтгааллахын хажуугаар яг бодиттой зүйл бол хувь хүний чадвар үнэхээр чадaltaа сургуулиа чадaltaа төгсөөд ажилсаг байгаад өөрөөр бодож чаддаг хүн бол ажлын байрыг өөрөө л бий болгоно шүү дээ. Тийм учраас бид нар нөгөө дээд боловсролын шинжил хийхдээ чаддаг хүн төрүүлээ гэдэг нь тэр байхгүй. Чаддаг хүн гэдэг нь инженер бол засвараа хийж чаддаг, машинаа угсарч чаддаг, тоног төхөөрөмжөө мэддэг тийм ээ. Тэгээд өөрөө шаардлагатай бол технологи гаргаад тэр хэмжээндээ гаргасан технологио зах зээл дээр нэвтрүүлдэг, телевизгээ дэлхий рүү аваа гарчдаг. Ийм чадвар өгөхгүйгээр бид нар зүгээр хүний ажлын байрыг урьдчилж тооцоолно гэдэг бол бүтэхгүй. Ялангуяа яг энэ зуунд бол бүтэхгүй байхгүй. Манай энэ хүнсний технологийн сургууль өөрийнхөө технологиор ингээ хүний эрүүл мэндэд хэрэгтэй хүнсийг өөрснөө судалж гаргаж ирдэг. Тэгээд төрөл бүрийн сувлын зориултын талах, жигнэмэг, боов гэдэг ингээ нөгөө хүний эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн гаргадаг. Тэрийгээ зүгээр технологи гаргаад зогсохгүй тэрийгээ өөрснөө бас тодорхой хэмжээгээр үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ энтэнд борлуулдаг. Тэрний нэг хэсэг нь одоо энэ манай юун дээр сургууль дээрээ зарж байгаа. Та тэр хүүхдийн жигнэмэг надад аваад өгд. Энэ хэд вүлээ? 1300. За би энийг чамд биелгэлээ. За. За 1300 төгрөгийн төлчихье. Энэ ТМ телевизийн сэтгүүлчийг дайрч. Гэтэ энэ хамгийн гол нь эрүүл мэндэд аюу хэрэгтэй.
Үүргийн боловсролын газрын дарга нарын хурал хийж байгаа. Гэхдээ би нэгэн шинжилгээ ухааны технологийн их сургууль дээр ирсэн учраас шүтээс ямар ажил хийвэ гэдгийг нэг 3 минутанд багтаага тайлбарлая. Тайлбарлахдаа хамгийн сүүлд хэрэгжүүлж байгаа төслийг нь яваад танилцчих идэх үү. За тэгэхэд бол хувцас одоо эхлэв. Хувцас танилцуулж. Номнуудаа зүгээр манайх нөгөө юугаар ирсэн төслөөр орж ирсэн юм. Одоо бол манай энэ оюутны ресторанууд чи ийм гоё болсон шүү дээ. Уучин бол оюутны гуан зэгтэр зэрэг нэг тийм бууз бишгээ хойшоноос өөр байсан. Одоо бол энэ сонголттой. Энд бараг 10 хэд 20 тоолноос сонголт хийж иддэг. Тэгээ масар хямдхан. Ийм. Тэгээ ер нь бол энэ нэг хоолны соёлыг бас манайхан илүү хөгжүүлээд байна. Тэс бол ялангуяа 2-3 газар арай өөр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Сургуулиагаа хэвлэлийн үйлдвэртэй байдаг вэ гэхээр сургуулиас чинь гол нь оюуны өндөр багтаамжтай бүтээлүүд их гардаг. Тэгээ энэ тентгийн хэвлэлийн үйлдвэрийн аманд баригдахгүй тулд өөрөө өөрснийгээ бас ингээд санхүүжүүлээд ингээд аваа явах бол зайлшгүй шаардлагатай. Ерөөсөө оюуны үйлдвэрлэл учраас оюуны үйлдвэрлэлийг 2-3 янзаар түгээж штэ. Онлайн, цахим хэлбэр, нөгөөх нь цаасан хэлбэр гэх тээ. Цаасан хэлбэрээ ч өөртөө, цахим хэлбэрээ ч өөртөө байх шаардлагатай. Тэрнийхээ дагуу энийг бүрэн шинжилсэн байна. Тэгээ тэрнтэй одоо нэг хальт хэлцээдэг тий. Том зураг гэдэг. Барилгынхаа зургийг бол энэ дээр хийж байгаа. Метр хөртөө 18 метр урттай. 18 метрийн урттай. 50 хуудас үгүй номыг бол өөрөө нуглаад үдээд хэвлээд гаргаад байна. 50 хуудас номыг 50 хуудас хүртэлийг. Одоо энд яг хэвлэж байна л да. Энэ дотроо хэвлэх процесс маань явагдаж байна. Хэвлээд нуглаад үдээд одоо ингээд доогоороо гаргаж байна. Одоо ингээд гаргаж байна. Маш богино хугацаанд гараад. ийм ном гаргаад ирлээ шүү дээ. 2016 оны календар юм байна тий. Тэгээд танд дурсах чи тий. За. Бид одоо биомеханикийн чиглэлээр энэ Монголын залуу эрдэмтэд бол одоо дэлхийд маш өндөр түвшинд бэлтгэж байгаа. Ялангуяа одоо энэ лабораторид байгаа залуучуудын төлөөлөл нь бол одоо жишээ нь Солонгос улсын биомеханикийн лабораторид бол өөрийн гэсэн орон зайтай болсон. Тэндээ бол баг хэдэн өдөр та нар хэдэн пепер гаргалаа? Одоогийн байдлаар 17 энэ тий. Одоо жишээлбэл энэ дэлхийн хэмжээний сэтгүүлүүдэд ингээд жишээлбэл миний зөвхөн гаргасан манай энэ бол одоо дэлхийд алдартай хамгийн сэтгүүл байгаа. Тий. Тэгээд ийм сэтгүүлүүдэд 17 пепер ингээд гаргаж байгаа. Тэгээд энэ залуучуудаа бид нар бас ингээд гадаад алдахгүй тулд биомеханикийн лабораторийг бид нар шинжилгээ ухааны технологийн их сургуульд авч өгсөн. Ингээд амьд хүзүүний нугалмыг ингээд зургал болгочихж байгаа. Тэгээд зургал бол хаана ямар эс байна уу гэдэг эдгээр ингээд ямар бүрэлдэхүүн хэсэг байна уу гэдэг өнгөөр ингэчихэж байгаа. Тэгээд дараа нь бол энэ хүзүүний нугалам дээр гэмтэл гарахад орлуулах материалын үйлдвэрлэлийг яаж хийх вэ гэж. Тэгээд тэрнийхээ судалгааг яаж явуулах вэ? эхнийх нь зураг болохоор яг өөрийнхөө одоо хүний бие оригинал дисктэй. Дараагийнх дээр нь болохоор хиймэл диск суулгацсан. Тэгэхээр хиймэл дисктэй нь болохоор ингээд дотор кушн шиг юмтай бол тийм байна. Амаржи заатар шиг болдоо. Тэгээд тэр материалынхаа зүсэлтүүдийг бол одоо эндээ хийдэг. Энэ бол тэр материалын Батбехийн шин чанарыг бүгдийг тодорхойлдог. Жишээ нь намайг сайд болохын өмнөх 4 жилд 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж исэн мэл. За. Намайг сайд байх энэ 4 жилийн хугацаанд бол 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. За. Саяны одоо миний харуулдаг тэр лаборатори шиг тийм лаборатори бол бараг 40-50-ыг нээсэн байна. Өөрөөр хэлбэл бид нар бол эхлээд лабораторитой болгоё. Судалгааны ажиллагаа зорилготой болгоё. Зорилготой ажил, зорилготой гэдэг нь суурь судалгаа хийхдээ юуг өөрчлөх гээд байгаагаа мэддэг. Жишээ эс судалж болно, эсийн хөдөлгөөн. Энэ эсийн хөдөлгөөнийг судлаад өөрчлөлтийг нь тогтоосны дараа би энэ өөрчлөлтийг тогтоосныхаа үр дүнд одоо жишээлбэл энэ навчны энэ модны ургалтыг томруулах юм аа, хурдсах юм аа, багасгах юм аа, хүйтэн тэсвэртэй болгох юм аа гэдэг. Нэггээр хэлбэл судалгааны ажил бол ертөнцид ямар нэгэн байдлаар сайн зүйл авчрах, одоо Монгол улсад ямар нэгэн байдлаар сайн төсөл хэрэгжүүлэх зорилготой байж иж явдаг байх. Тэр зарчмыг бид нар судалгаанд нэвтрүүлж байгаа. Тэгээд ер нь дээд боловсролын байгууллага гэдэг бол ялангуяа их сургууль гэдэг бол
судалгаан дээрээ суурилж амьдэрдэг. Хамгийн шинэ технологи багшид байх ёстой. Хамгийн шинэ ухаан багшид байх ёстой. Тэгэхэд бол багш дэлхийн хамгийн сүүлийн үеийн судалгааг хийдэг байх. Профессорууд маань тэрлүү тэмүүлдэг байх. Тэгэхээр тэр орчингийн л бүрдүүлж өгч. Тэгэхээр бол одоо та нар нэг зүйлийг эндээс хараад ойлгосон баг. Хөтөлбөрийн шинжилгээг бол 2 хүн хийгээгүй. 20 хүн ч хийгээгүй. Дандаа 200-аас дээш тооны хүн хийсэн. Цааталтан бол 20 мянган багшийн оролцоотой хийгдсэн. Тийм учраас бол Монголын боловсролын шинэ хөтөлбөр бол ерөөсөө Монгол хүнд байгаа бүх сайн зүйлийг дайчилж чадсан. Дээр нь дэлхийн шилдэг туршлагуудыг шингээж чадсанараа их онцлогтой. 90 манай боловсролын салбарыг хүмүүс их амархан шүүмжлэх дуртай. Гэхдээ би нэг зүйлийг дахин хэлдэг. Та нар 50 мянган багшийг доромжилж болохгүй. Монголын ирээдүйг бол басаж болохгүй. Монголын ирээдүй бол өмнөхөөсөө илүү сайжирч байгаа нь тодорхой шүү. Тийм учраас бол жоохон юмыг шүүмжилж болно. Янз бүрийн муу зүйл гарна. Ягаад гэвэл энэ чинь сая хүүхэд байна шүү дээ. Нөгөө талдаа 2000 байгууллага байна. 1200 цэцэрлэг байна. 777 сургууль байна. Тэгэхээр зөвхөн сургууль цэцэрлэг 2 гэхэд энэ 2000 байгууллага, 2000 удирдлага тэгээд тэнд чинь одоо их сургуультайгаа нийлэх юм бол 2100 байгууллага нийтдээ 84 мянган хүн ажиллаж байна. Тэгээд энэ дотор сайн ч бий, саарн ч бий, дунд зэрэг нь ч бий. Монгол хүн шүү дээ. Энэ чинь дэлхийгээс тэнгэрээс буугаад ирсэн хүмүүс биш. Энэ хүмүүс бол ердөө л монголчуудын л нэг хэсэг. Тийм учраас энэ дотор бол дутагдал гарна. Жишээ нь манай 80 мянган багш дотор нэг удаагийн зөрчил гарна. Энэ нэг зөрчлийг 80 мянган хүн дээр нийлзахгүй байх. Тэр арга технологиг л бид нар тэр зүйлийг бодож явахгүй бол ерөөсөө хүүхэд гэдэг бол сурахад байна шүү дээ. Хэд хэдэн үндсэн нөхцөл байдаг. Нэгдүгээрт би олон дахин хэлээд байгаа тэр өөрөө хийж сурдаг. Хоёрдугаарт урмаар сурдаг. Урам авд сурдаг. Урам авдаг. Гуравдугаарт нэр төрийнхөө төлөө сурдаг. Би сайн хүн гэж. Тэгэхээр хэний өмнө тэр нэр төртэй байх гэдэг нь багшийнхаа өмнө. Дээр нь аав ээжийнхээ өмнө, өвөө эмээгийнхээ өмнө. Нэг зүйл бид найдаж байгаа. Юу вэ гэхээр Монголын энэ залуу үе сайжрах юм бол Монголын эдийн засаг сайжирнаа. Монголын эдийн засаг сайжрах юм бол орлого сайжирнаа. Орлого сайжирвал манай багш нар сайн амьдрнаа гэж. Энэ одоо манай мянган инженер Японд бэлтгэх төслийн багийнхан энд ажиллаж байгаа. Мянган инженер хөтөлбөрийн хүрээнд бол бараг 200 гаруй доктор магистрийг бол Япон улсад бас яг багшлах чиглэлээр нь одоо дэмжиж ажиллаж байгаа. 7 үндсэн чиглэлээр Японы ихтэй сургуулийн эрдэмтдтэй хамтарсан судалгааг Монголын багш нар бол зохион байгуулж байгаа. За уучлаарай садаа болсон. Сайн ажиллацгаа. За тэгэхээр энэ тухайн технологийн их сургууль дээр та ажиллалаа бас нэлээдгүй шинжилэл хийсэн байна. Одоо ямар сургууль дээр ажиллаж байгаа? Өнөөдөр манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль дээр сайбер их сургууль нээгдсэн. Сайбер гэдэг онлайн сургууль. Тэгээ яаралтай түргэн тусламжийн төв нээгдсэн. Тэр хоёртой танилцах хэрэгтэй байгаа. Виртуал лабораторийн тухай танилцуулаад байсан ба тийм. Яг тэрэн шиг ингээд хүнийг оруулсан яг хүнтэй адилхан одоо дуур амьд хүн тийм ээ. Дуур амьд. Тэрийг бүрдүүлээд тэр хүнээ яаж амьсгалуулах вэ? Хүүхдээ яаж төрүүлэх вэ гэдэг юм уу? Тэр бүх одоо хичээлийг энэ дээрээ үзэж байгаа юм тийм. Одоо манай яаралтай тусламжийн тэнхэн бол өөрсдийнхөө энэ оюутнуудад заадаг үндэс юм аа л яг сумын эмч ямар одоо асуудалтай тулгардаг тэр асуудлууд руу их чиглүүлдэг.
бид ингээд дадлагжуулдаг. За манайхан оюутнууд тэгээд харуултаа яг тэгээд энэ дотроо ойдлцсан гэдэг энэ бол одоо энэ дотроо ойдлцсан гэдэг дотор тийм энэ дотроо ойдлцсан гэдэг энд харагдаж шүү дээ. Одоо миний нөгөө манай тавгаар хөөс миний нөгөө оюутнуудаар өөрснөөрийн хийлгээ гэдэг чинь л энэ байна шүү дээ. Энийгээ сурцсан байхад одоо тэгээд хичнээн их ном уншснаас энэ чухал байна шүү дээ. Дараа нь шууд өөрөө хийдэг тий. Тий. Няраа эмчнэр яг одоо сургалтуудаа газар дээр нэгээ явах. Тийм болон Няран резидентийн эмчнэр гэдэг дадлага гэж. Гэт маш олон сургууль, маш олон жижиг тэнхимүүд, маш олон бие даасан одоо мэрэгчлэлтэнгүүд бэлдэжээлээ шүү дээ. Тэгээ тэрэн цөөрөөд санхүү мөнгө нь ингээ хямгадаад эхлэхээр үнэхээр одоо юу гэдэг өөрийнх нь төсвийн байдал бол маш их сайжирч байгаа. Үргүү зардал алга болж байгаа. Тэрийг зарцуулахыг мэддэг хүний тоо их цөөрч байгаа. Үндсэндээ бол тийм одоо хэмнэлтийн горимлог бол бүрэн шилжиж байгаа. Тэгээ хэмнэлтийн горимлог бүрэн шилжчихээр өөрснөө ингээд өөрснөөг аваа явчихдаг. Өөрснөө өөртөө зориулаад барилга барьж чаддаг ийм уламж бололцоо бол гарч иж байгаагаар их онцлогтой байгаа. Сайн байна. За танаа номын сан байна тий. Нар бол үндсэндээ судалгааны орчингүй байлаа да. Тийм учраас бол бид нар дэлхийн тэр судалгааны орчныг Монголынхаа профессоруудын гарт авчиръя. Гадаадд төгссөн сайн багш нар их байгаа. Бараг 400-500 багш байна эрдэмтэн. Энэ хүмүүс тэр гадаадд ажиллаж исэн орчин байхгүй. Даалгавар байхгүй. Тэгээ орчингүй учраас судалгаа хийж чаддгүй. Зүгээр цаасан дээр хийгээд ингээ явдаг. Ерөнхий хандлагыг бид эвдэхийн тулд яг шаардлагатай биотехнологи, нанотехнологи, эсийн түвшинд бүр хамгийн нарийн түвшнийхэн тэр лабораториудыг бид нар бүх сургуулиуд дээр байгуулах ажлыг зохион байгуулсан. Тэгээ ангаахын их сургууль бол одоо Азида 4-5хан байдаг тийм лабораторийг хүртэл одоо neuroscience-ийн лаборатори тийм ээ. Эсийн түвшинд ажилладаг лабораторийг хүртэл одоо ашиглалтанд оруулаад өнөөдөр тэндээ чихрийн шижин, хорт хавдар гэсэн томоохон одоо өвчний эмчилгээний судалгааг бол бодиттой хийгээ явж байгаа жишээтэй. Нэг нь хаана? Уг эн чинь хэд дахин үсгдэг юу микроскоп. Энэ нэлээд нарийн микроскоп юм биш. Хараа. Энэ объектив нь 100, окуляр нь 10. 1000 үсгэж байсан. 1000 үсгэж байна. Энэ хаана холбогдож байна? Дархуу бол амиг болж байна. Өслүүд ирсэн. Одоо 4 сараас хэмжээглүүд өөртөө сургалтуудаа хийх гэж сэтгэл хангаад. За сайн байцгаана багш нараа. Сайхан үйлчж гэнэ үү? Шинэ оны мэд төргий бүгдэнд нь. Ажлаалуу тавтаа сайхан байна уу? Тавтаа сайхан байна уу? За. Аа. Дархны Ангаахны сургууль. Ангаахны сургууль. Энэ манай сайбер сургуулийн International Cyber University яг вебсайтны дэлхийн хэлцээр гарч байна. Энийг хийж өгсөн шүү дээ. Тааралт дээр танилцуулгыг манай энэ Домист багш тавсан танилцуулаад. Тэгээ энэ дээр би нэг юм нэмээд хэлье. Одоо энэ 3 сараас эхлээд Хөх хот Ордсоос 28 сурагч илсэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэд нэр наашаа ирэх хэрэггүй байгаа байхгүй юу? Энд манай багш нарын мэдлэгийг тэр газараа өөрсдөө гэр орондоо байжгаад энэ мэдлэгийг ажлын байран дээрээс авах болцоо нэгж байна л гэсэн. Тэгэхээр энэ сайбер их сургуулийн хамгийн англи хэл дээр бас явах юм байна. Англи хэл дээр явна. Бүгд англи хэл дээр. За ажлын амжилт хүсье. Их баярлалаа. За баярлалаа. Хийнэ гэдэг бол сэтгэл гаргах ёстой гэдгийг л манай Батбаатар захирал харуулдаг байгаа юм. Энэ бол юм хоос орчин байсан. Тэгээд нэг 300 сая төгрөгийн төсөл гаргаад тэр нь нэг 500 орчмоор л баригдсан байсан. Тэгээ маш хэм зардлаар ингээд оюутнуудаа өвчлөдөг. Бараг энэ
1000 гаруй оюутан нэг удаагийн арга хэмжээ зохион байгуулдаг шиг байна. Бид нээлтэнд нэрж байхад бол би багцаагаар тийм байна уу гэж харсан. Тэгээ ийм сайхан эко зохицлбор хийсэн байна. Одоо энэ эко гэж байгаа шалтгаан энэ дотор нь байгаа мод энэ төр бол амьчуд. Амьд ингээд ургамал цэцэг навч тарьсан. Хүннүү мол зоолрох уу? Хүннүү молрох байгаас. Усан оргилууртай. Тэгээ усан оргилууртай энэ 100 ажил нь одоо өвөл учраас нэг жоохон сэрвэтэр байж ах шиг байна. Гэтэ энэ бол ингээд нар үздэг ийм гайхамшигтай зохицлбор байгаа. Тэгээ цааталтаа ингээд өөрийнхөө ингээд юуг сургуулийнхаа түүхийг ингээд сайхан байрлуулсан. Тэгэл ийм байдлаар л одоо хүн сэтгэл гаргаж чадах юм бол маш бага зардлаар ингээд хүүхдүүдийнхээ сурах орчинг өөрчилж болж байна л. Тэгэхээр одоо энэ усан оргилуур нь ажиллаж байна. Тэгэхээр бол би үнэхээр энэ сургуулийнхаа удирдлагуудад маш их баярлж байгаа. Сэтгэл гаргаж байгаад нь баярлж байгаа. Өөрөөр хоосон зай байна. Энэ хоёр байшингийн хооронд зай бол яах вэ гэдээ ингээд бодож суугаад байна да тийм ээ. Тэгэхээр энийгээ битүүлээд ингээд сайхан цогцлбор хийчихье гэдээ ингээд хийж байгаа нь бол үнэхээр гайхамшиг. Төлбөр нэмлээ гэж иргэд бол нэлээд хөнгөлтэй байдаг л да. Яг энэ итчлэн ингээд сургуулаас оюутнуудаа зориулаад ингэж бэлдчих юм бол бас төлбөр нэмж байгаа нь өөрөө буруу үйлдэл биш юм шиг харагдлаа л да. Тийм тэгэхээр төлбөр тийм нэмхийн төлөө нэмээд байгаа зүйл бол алга байна л да. Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ залуучуудынхаа сургалтын чанарыг сайжруулахын төлөө. Гэхдээ нөгөө талдаа бол ер нь хүний амьдрал тийм дарамт учруулахгүй байх хэмжээнд барихыгаа манай энэ төрийн өмчийн сургуулиуд болоод бусад ихтэй сургуулиуд аягүй сайн мэдж байгаа шүү дээ. Ерөн хүмүүс шүүмжилдэг шүү дээ. Энэ одоо ийм хямд үнээр дээд боловсрал авна гэж юу гэдэг юм гэж. Тэгэхээр бид бол хямд үнээр дээд боловсрал өгөх бүх аргыг л одоо эрэлхийлж байгаа. Мэдээж дутуу зүйл бол бидэнд байна. Гэхдээ одоо ингээд 4 жилийн хооронд Батбаатар захирал юу хийвгээд ингээд эргээ харахад бол чанар болоод хүртээмж дээр нь энэ орчин бол хамаагүй өөр болж байгаа байхгүй. Одоо дахиад 3 жил ажиллахад бол үндсэндээ ангаахын сургууль дэлхий дээр хамгийн бага өртгөөр хамгийн сайн боловсрал авах тэр боломж хүртэл бүрдэхээр ийм байж байгаа. Тийм учраас бол ер нь тэгтээ гэрээ орчинд ч хүн боловсрал авч болно. Хүн л хичээвэл бүр зүгээр гэртээ сууж байгаад хийж болно. Тийм учраас бол төлбөрийг их баг гэж ярилгүйгээр хамгийн гол нь ашигын төлөө байгууллага биш шүү дээ. Тийм ээ? Батбаатар захирлын энэ сургууль бол чинь ашиг олох гэдэг юм биш шүү дээ. Олж байгаа мөнгөө, орж ирж байгаа орлогоо буцаад яавал хүүхдүүдэд сайн ном, сайн лаборатори, сайн багш, сайн орчин тийм ээ? Тэрийг одоо яаж бүрдүүлж өгөх вэ гэдэг нь бол манай энэ сургуулиудын гол зорилго болчиход байгаа юм да. Тэгээ яалтчгүй сайн лаборатори хэрэгтэй байдаг. Лабораторигүй бол энэ залуучуудын сургалтын чанар нь явж өгдөг. Тийм тохиолдол гарсан үед бол яалтчгүй төлбөрөө нэмж байгаа. Нөгөө талдаа багш нарын үн цэн гэдэг зүйл бол яалтчгүй төлбөр нэмхийг шахаад сайн хүмүүс чинь сайн мөнгө өгсөн газар руу дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу, хувийн эмнэлэг рүү, гадаадын сургууль руу ингэ явчихад байна шүү дээ. За таныг өглөө 8-аас хойш дагаж сурвалжлаа. Үнэхээр хамт яваад байсан бас та бүлгийнхаа уралд сууж амьдсангүй. Ер нь сайд нар ингээд таслаад байд юм уу? Эсвэл өнөөдөр та ажил ихтэй учраас тасалж байгаа. Тэгэхээр мэдээж таслах бол хоройтой. Ялангуяа засгийн газрын гишүүд бүлгийн уралд таслах юм бол шийтгэлтэй. Шийтгэл гэдэг нь одоо бид нар ингээд бүлгийн уралд муу оролцсон хүмүүсээ бүртгэж байгаа сонгуулийн өмнө бас донгодсон шүү дээ. Чамайг дахиад дэвшүүлэх үгүй юу гэд. Ер нь бүлгийнхаа уралд суух хэрэгтэй. Өнөөдөр яалтчгүй 2-3 арга хэмжээ давхцчлаа. Ялангуяа тэр англи хэл дээр англи хэлний сургалт эхлүүлэх дээр нь тэр 200 сургалт тэтгэлэг олох ажил бол хөлөө хоорондоо маш бага зайтай дундаа хоёулаа 30 минут яриа суудсан те. Ингээд амжсангүй. Тэгээд өнөөдрийн бүлгийн урлаар бол 6-7 асуудал хэлэлцсэн байна. Тэгээд энэ дотор хамгийн чухал зүйл нь бол энэ сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг ерөнхийлөгч өргөн барьсан. Энийг манай бүлэг дэмжсэн байна. Улс төрийн намын хуулийг бас дэмжсэн байна. Монголын эдийн засгийн форум 16 он зохион байгуулагдсан энэ тухай танилцуулга хийгээд энийг бас дэмжсэн.
гэсэн мэдээллийг бол авлаа. Ер нь бүлгийн зохион байгуулалт бол парламент дахь зохион байгуулалт дотор бол хамгийн чухал нь байдаг. Цэрэг хүчин байсан ч хамгийн чухал, эрх баригч байсан ч хамгийн чухал. Би өөрөө өнгөрсөн энэний өмнөх 4 жилд Ардчилсан намын бүлгийн дэд даргын албыг хашиж исэн. Тэгээ бүлгийн ажилд бол их ач холбогдол өгдөг, чадах чинээгээрээ суудаг. Чадах чинээгээрээ суухыг одоо тэмүүлдэг. Тэгтээ зарим үед ингээд тасалтаад байх юм аа. Өнөөдөр бол яалтчгүй хуралдаа сууж чадсангүй. Тэгтээ ингээд яг ямар асуудал хэлэлцв, аль нь дэмжлэг авсан, хэн юу яриа гэдэг мэдээллийг бол бид нар аваад тэрэн дээрээ бол анализ хийчдэг байх. Таны яриаг сонсоод ер нь танил хүн нэвтрүүлгийн маань очтоос нэг өөр санагдлаа. Хүн одоо толгойтой юмтай л байх юм бол Монгол улс хөгжнө гэдэг ийм гарцыг ярьдаг одоо төрийн төшөөлттэй бол одоо танил хүн нэвтрүүлгийг хийж явснаас хойш таарсангүй. Зарим нь үйлдвэрлэл гэж ярьдаг, зарим нь уул уурхай гэж ярьдаг. Таны энэ одоо ажилд тань амжилт хүсье. Бидний урилгыг бас хүлээн аваад нэвтрүүлэгт маань нэг өдөр шочилсан танд маш их баярлалаа. За их баярлалаа. Тэгээ та бүхний ажилд бас амжилт хүсье. Тантай ярилцж байхад нэг багштай яриад байгаа юм болов нэг олон жил багшлцсан нэг ардын багш нар байдаг шнэ. Хүүхэд ярихаар инээгээл их салбартаа орсон юм байна л гэж дүгнэлт төрлөө л дээ. Тийм. Тэгэхээр би бол 6 жилийн өмнөөс эхлээл энэ боловсролын салбар руу орцсон. Гол нь багш нар дунд орсон, багш нартай ярилцсан, багш нар сайн ч зүйл бий, мундаг сайн ч зүйл бий, тааруухан ч зүйл бий. Хүүхдүүдийн дунд орсон. Тэгээд ер нь энэ ирээдүгээл бид нар ирээдүйтэйгээ л ноцолдох нь зөв юм байна. Ирээдүгээл бид нар өөрчилж чадвал Монгол бол бидний нүдэн дээр өөрчлөгдөх юм байна. Хамгийн гол нь зөв шийдвэр гаргах чадвартай тий олон талаасаа юмыг дүгнэх тийм анализ хийх үдстэй. Тэгээд тийм оюунлаг ард түмнийг гаргахын тулд ерөөсөө л боловсрол руу оръё гэж ингээл зүтгээл дайраал орсон. Тэгээ олон зуун сайн эрдэмтэд олон мянган сайн багшийн хүчээр бол бид нар энэ хүмүүсийн л гавья. Энэ хүмүүс бол ажлын ард гарсан. Яагаад би гавья гэж бардам хэлж чадж байна вэ гэхээр үнэхээр үр дүнд хүрсэн. Энийг өнөөдөр ямар ч эцгэх сургууль руу ороод хичээлд ороо суухад бол мэдрэгдэнэ, харагдана. Ямар ч эцгэх дээр эцгийнхээ хурал дээр очиход бол мэдэгдэнэ. Ер нь одоо бид бол мэдээж энийгээ тогтвортой цаашаага аваад яваасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Монгол бол сайхан хөгжилтэй орн болноо. Энийг бол бидний шавнар манай хүүхдүүд бол хийж чаднаа. Бид бол хүүхдтэй л итгэх хэрэгтэй. Хүн болгон өөрийнхөө өр хүүхдэд итгэж хөрөнгө оруулалт хийж чадах юм бол ер нь тэгээд нэг түүц, нэг байшин, нэг газар хэдэн мал худалдаж авах гэж ингэж янз бүрийн хөрөнгө оруулалт хийдэг. Тэрний яг адилхан нэг хэсэг нь хүүхдтэй мөнгө зарцуул, аав ээжүүд маань мөнгө зарцуулах, хүүхдэд дэмжиж хөгжүүлж чадах юм бол тэр хүүхд бол ирээдүйд бидний амьдралыг аяндаа аваа юу. Авч явж байгаа нь харагдаж шít. Бидний л нүдэн дээр 5 жилийн дотор л ингээл айл гэрийн амьдрал авч явдаг хүмүүс өөрчлөгдөд шít, тийм ээ. 10 жилд бол баг заавал өөрчлөгдөж байна. Тийм учраас бол дараагийн бидний амьдралыг чирээ явах тэр монголчууд бол үнэхээс авьяас бэлгэн багтаж ятсан, дандаа шинийг санаачилсан, дандаа дэлхийд өөрийнхөө хийж байгаа бараа бүтээгдэхүүн, өөрийнхөө хийж байгаа зүйлсийг дэлхийд худалддаг. Нэг нэвтрүүлэг бэлдсэн ч дэлхий рүү тэрийгэ зардаг, тийм ээ. Нэг ном хийсэн ч тэрийгэ дэлхийд зардаг. Хүн төрлөختөнд санал болгодог. Ийм чадaltaй ард түмнийг бол бид нар гаргахын төлөө ажилласан. Тэгээ би энэ ажлыг нугалж байгаа багш нартаа л баярлсан талархснаа илэрхийлж байна. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье та. Эндээ аваа юу. Авч явж байгаа нь харагддаг шүү дээ. Тэр хүнсэндээ 5 жилийн дотор гэдэг шүү дээ. 10 жил бол баг. Заавал Тэгэхээр зөвхөн танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр салбартаа доктортай ажиллаж байгаа залуу сайдтай танил хүн нэвтрүүлгээ бэлтгэхэд таатай байлаа. Тэгэхээр ер нь бол Монгол улсын хөгжлийн гарцсан дан ганцхан уул уурхай, дан ганцхан одоо газар тариалан мал аж ахуй байна гэж бол тухайн төрийн төшөө маань хэлэхгүй байна. Яагаад гэх юм бол одооноос эхлээд хүүхдүүдийг багаас нь эхлээд мэдлэгтэй чадвартай ийм монгол хүнийг бэлтгэх юм бол цаашдаа монгол хүн өөрөө монгол улсаа хөгжүүлнэ гэсэн ийм одоо зорилтыг дэвшүүлэн явж байгаа салбарын сайдтай ярилцах таатай байлаа. Дараагийн дугаарт Дорногой аймгийн засаг дарга Пантын га хувийг оролцож байгаа. Танил хүн нэвтрүүлгээ Дорногой аймгаас 5 хүндээ бэлтгэн хүргэнэ.